Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Би Энжи байна. Өнөөдөр бүгдээрээ гоё дуудуулаад, ном уншаад, тэгээ зөндөө гоё тоглоомоор тоглоно. Миний эхний дуулах дуу болохоор Мөндөө би гэдэг нэртэй дуу. Надтай хамт дуулаарай за. За. Аав намайг аавынхөө гэдэг, ээж намайг ээжийнхөө гэдэг, аавынчхөө ээжийнхөө мөндөө би. Ах намайг ахын дүү гэдэг, эгч намайг эгчийн дүү гэдэг, ахынч дүү эгчийнч дүү мөндөө би. Өвөө намайг өвөөгийн хүү гэдэг, эмээ намайг эмээгийн хүү гэдэг, өвөөгийн ч хөө эмээгийн ч хөө мөндөө би. За, одоо намайг дагаад ээжээ гэдэлээрэй. Ээжээ, ээжээ. Та нар ээжийн тухай дуу мэдэх үү? Би мэднэ. Миний мэдэх дуугийн нэрийг болохоор ээжийн бүүвэн дуу гэдэг. Чамайг жоохон бахад ээж чинь ингээд миний мама унтарэ бүүвэ бүүвэ гэж онтуулдаг байсан уу? Яг тэр дууны тухай аахгүй юу за? За. Дэлхийд сонсон ээжийн бүүвэ анхны дуу, хонгор зүрхийг уйрасан ээжийн цагаан уйхан дуу. Ээжийн бүүвэн дуу их шиг надад хайрласан, энэ л миний дуулах дуу. Ээжийн бүүвэн аяарсан миний хайртай ээжи, үсэн бүрэл босооч намайг эсэр суугаа. Ээжийн бүүвэн дуу их шиг надад хайрласан, энэ л миний дуулах дуу. Ээжийн бүүвэн дуу. Ээж хаана вэ? Ээж энэ наа. Ээж хаана вэ? Ээж энэ наа. За, одоо бүгдээрээ аава гэрэ. Аава. Одоо олон удаа аава гэрэ. Аава 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 аава. Одоо удаа хэлээрэй. Аава аава. Одоо аава гэдүүлээрэй. Аава аава. Энэ ягаан уудан дотор юу байгаа юм бол бүгдээрээ үзэх үү? За тий. Би гараа энэ уудан дотор хийгээд нэг тоглоом гаргаж ирнэ. Энэ юу вэ? Энэ аава. Жижиг аава хүүхэлтэй штэ. Энэ жижиг аава хүүхэлтэй ямар гоё цэнхэр гуталтай юм бэ? За аавыгаа ингэ суулгаад энэ ч тавьчих. За дахиад нэг тоглоом гаргаж ирнэ. Энэ юу вэ? Энэ ээжээ. Ээжээ. Ээж нь ямар гоё ягаан өмдтэй юм бэ? Ээжээ хүүхэлтэй наа. За аавынхаа хажууд нь суулгалаа. За. Энэ өвөө. Өвөө хүүхэлтэй штэ. Өвөө хүүхэлтэй ямар гоё ногоон малгайтай наа. Ногоон малгай. За өвөө хүүхэлтэйг бас чи суулгаж. Дараа нь юу гарч ирэх юм бол та нар мэдэх үү? Эмээ хүүхэлтэй штэ. Эмээ хүүхэлтэй ямар гоё цагаан гуталтай наа. Ямар гоё цагаан гуталтай наа. Эмээг нь өвөөгийн хажууд зуулгалаа.
охин биш. Охин. Охин. Их чинь юм болов? Ихч. Хөөрхөн охин. Ширнэлийн яга дайшинцтай. За охиныг аавынхаа хажууд нь суулганаа. Энэ эрэгтэй хүү штэ. Хүү. Энэ ах нь юм болов? Ах нь гоё. Цэнхэр нүдний шилтэй штэ. Цэнхэр нүдний шилтэй. За ахыг нь эмээ унтсан шүү. Эмээгээ буцаас болгоч. Эмээ битгий унаарай гэж. За. Энэ юу вэ? Энэ хэм бэ? Энэ жижигхэн маамуу нэ штэ. Маамуу. Жижигхэн дүү нэ тэ. За дүүгийн ахыг нь хажууд салгаж чинь. За хамгийн сүүлийнх нь болохоор нохой хов нохой гэр бүлийн нохой. За нохойг нь эмээгийн хажууд салганаа. За одоо бүгдээрээ эднэрийн гэрийг нь харах уу? За тэгье. За энэ гэр нэ штэ. Энэ гэр нь гоё улаан хаалгатай. Бүгдээрээ хаалгаа онгоолгоорой гэрээ. Хаалгаа онгоолгоорой гэвэл энэ хаалгыг онгоолгоё. За хаалгаа онгоолгоорой. За ганц хаалгыг нэш бүтэн байшингийн онгоолгож бүгдээрээ. Вау! Ямар гоё юм бэ? За юу вэ? Энэ унтлагын өрөө. Энэ унтлагын өрөөнд нь маамуугийн тоглоом нэ. Маамуугийн орон нэ штэ. Орон ингээ хөдөлт юм бэ. Энэ болохоор байны өрөө. Байны өрөөнд усан дороод, шүдээ угаагаад, нүүр гараа угаагаад, жорлонд шээж бааж болдог тий. За энэ болохоор том өрөө. Том өрөөнд нь улаан нохооны гэр штэ. Нохооны ор. За нохоогийн тэгвэл оронд нь оруулцдаг. Орон дээрээ гараарэ гэж. За энэ болохоор галт тогооны өрөө. Галт тогооны өрөөнд хоолоо хийгээд хоолоо идэж болно. Энэ нэг юу гэдгийг мэдгүй та нар? Энэ хөргөгч. За хөргөгчин дотор юу вэ бүгдээр үзэх үү? Хөргөгчний хаалгыг онгоолгоорой. Та нар харж байна уу? Юу вэ хөргөгчин дотор? Хөргөгчин дотор гоё улаан тарвас байна. Чирнэлийн усан үзэн байна. Өөр цагаан өндөг байна. Сүү байна. Би сүүнд дуртай. Та нар сүүнд дуртай юу? За хөргөгч хаач. Хөргөгч амар хүүтэн байх болохоор. Буцаад хаагаад буцаад явж. Энэ ширээ сандлаа. Энэ ширээн дээр юу байна? Ширээн дээр ширээн дээр гоч шимэс тавьсан биз дээ. Энийг улаан алим байна. Би улаан алим аваад идлээ. Ямар гоё улаан алим бэ? Улаан алим амар гоё жүүслэг байна. Та нар алим мэдхүү? За алимаа ингээд аваад идээрэй. За энэ маама унтахаас өмнө яадаг гэж? Энэ маама унтахаас өмнө гэрээ цэвэрлэн тоглоомоо хураана. Тоглоомоор очиад энэ шар байндаа ороод гой усан тарна. Шүдээ угаана. Тэгээд бийдсэн чи суугаад гişээн. Тэгээд ээж аавда их жахта сайхан амраарэ ээж ааваа. Ах ихчээ хайртай шүү гэд хэлээд тэгээд говьорндоо ороод унтчихсан юм биш. Та нар нэг юм анзаарсан уу? Энэ хөтөвч гэдэг. Хөтөвч. Энэ хөтөвч ямар амьтны хэлбэртэй вэ? Ямар амьтны хэлбэртэй вэ? Акул. Дун 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 дун.
Миний 5 хуруунд дээр юу байна? 1 2 3 4 5 таван акул штэ. 5 акул. Энэ мама акул шар өнгөтэй. Энэ ээжээ акул ямар өнгөтэй вэ? Ягаан өнгөтэй. Энэ аава акул ямар өнгөтэй вэ? Аава акул цэнхэр өнгөтэй. Эмээ акул болохоор улбар шар өнгөтэй. Өвөө акул болохоор ногоон өнгөтэй. Мама акул ханена. Инена сэн бэ нөө. Ээжээ акул ханена. Инена сэн бэ нөө. Аава акул ханена. Инена сэн бэ нөө. Эмээ акул ханена. Инена сэн бэ нөө. Өвөө акул ханена. Инена сэн бэ нөө. Yay! Гурван бор баавгай. Энэ номны зохиогч зураац нь Byron Barton гэдэг хүн байна. Эртний уртын цагт нэг ой дотор нэг байшин байж гинэ. Тэр байшин дотор аава баавгай, ээжээ баавгай, мама баавгай байжээ. Мама баавгай Бамброш гэдэг шүү заа юу. Бамброш. Аава баавгай гой цэнхэр өмөдтэй. Ээжээ баавгай гой улаан юбгтэй. Тэгээд Бамброш болохоор ногоон өмөдтэй ээжээ. Нэг өглөө ээжээ баавгай гой халуун шүл хийгээд том аяганд аава баавгагийн хоолыг хийгээд дунд зэрэг аяганд ээжээ баавгагийн хоол идээд тэгээд жижиг аяганд Бамброшийн хоолыг хийжээ. Шүлэн дэндүү халуун байсан болохоор ээжээ, аава, Бамброш гурав гадаа түр алхаад ирээ. Тэгээд алхаад ирээд буцаад ирэхээр хоол нь хөрцөн байх гэд гараад явжээ. Тэгээд байхгүй хооронд нь нэг Goldilocks гэдэг нэртэй охин цэцэг түгээд явжээ дотор. Тэр охин ингээд цэцэг түжсэн чинь амар гоё үнэртэй. Тэр үнэртийн дагаад явсан чинь нөгөө гурван бор баавганы гэрт наваач харж иржээ. Тэгээд цонхоор нарсан чинь амар гоё үнэртэй нөгөө Goldilocks чинь өлссөн байсан болохоор гэрт нь ороод аава баавгагийн хоолыг нэджээ. Тэгсэн чинь аава баавгагийн хоол нь дэндүү халуун. Халуун ямар халуун юм бэ? Ээжигийн хоол нь болохоор дэндүү хүүтэн. Зартцсан байна. Стом муухай байна. За тэгээ Бамброшийн хоолыг нэдсэн чинь яг гоё таарсан. Ямар амттай юм бэ гэд нам. Бүгднгийн нийтэд тусгачжээ. За хоолоо идэж жоохон амрий гэд аава баавгагийн сандал дээр нь суугаад савлсан чинь амар хурдан гэж савлахаар нь ээжигийнхт нь суусан чинь ээжигийнх нь амар удаан савлаад харна. Мамуугийнх дээр суусан чинь яг гой савлж исэн чинь савлаад исэн чинь тук гэд оо яана сандлыг нэвтлээ тайчлаа штэ. За тэгээ Goldilocks хоолой идээд амарчаад одоо нойр нүрээд аавагийн орон дээр өвтсөн чинь дэндүү хатуу. Ээжигийн орон дэндүү зөөлөн. Тэгэхээр нь Мамуу Бамброшийн орон дээр нэвтсэн чинь яг гоё байсан чинь гутлаа дайлаад хүнжил дотор ороод нам унтжээ. За тэгсэн чинь нөгөө гурван бор баавга чинь алхаж дуусаад гэртээ иржээ. Гэртээ ирсэн чинь аав нь хоолоо орчоод нэг хүн
Миний хоолыг идсэн байна гэсэн чинь ээж нь нэг хүн миний хоолыг идсэн байна гэсэн чинь Бамбрууш нэг хүн миний хоолыг идээд бүгдийг мэдээ дуусгасан байна штэ гэжээ. За тэгээд аава баавга сандал дээр очиод нэг хүн миний сандал дээр суусан байна гэсэн чинь ээж нь нэг хүн миний сандал дээр суусан байна гэсэн чинь Бамбрууш нэг хүн миний сандал дээр суугаад миний сандлыг эвдэлсэн байна штэ гэжээ. За тэгээд аав нь орон дээр очиод нэг хүн миний орон дээр эвдсэн байна гэсэн чинь ээж нь нэг хүн миний орон дээр эвдсэн байна гэсэн чинь Бамбрууш нэг хүн миний орон дээр эвдээд тэр адуурдлаа унтчих штэ гэтгсэн чинь Goldilocks босоод гурван баавгаа хараад амар агаад гэд орлоод босоод хамаг коридороо гараа гүгээд явжээ. Бүр айсанда 2 гутлаа мартаад явчихжээ. Тэгээд гэрээс нь гараад гүгээд дахиж хизээж ирээгүй. Бажээ. Энэ юу вэ? Энэ бор бамбрууш штэ. Бор бамбрууш. Ямар хөөрхөн бор бамбрууш вэ? Энэ хэний бор бамбрууш вэ? Энэ мамагийн бор бамбрууш штэ. Энэ мама бор бамбрууша шин тэврээд унтдсан бэ? Сайн уу, мамо? Мамо уйлж байна. Мамо яасан бол? Мамо өлссөн болов? Мамо өсчихвэл мамууд сүүгийн үгүй дэх үү? Сүүгийн өгөөрэй гэрэ. Сүүгийн өгөөрэй. Энэ юу вэ? Энэ мамогийн угчтай сүү. Угчтай сүү. Энэ угчин дотор нь сүү байна та. Сүү ингэж хөтөлж байна. За мамод сүү өгье. Мамо сүүгээ уугаарай. Мамо гэд үсцэн байсан байж тээ. Сүүгээ ямар хурд уугаад дуусч байна. Иви. За мамогийн сүү дууссан. За одоо гайг болсон уу мамо? Мамо дахиад өлж байна. Мамо живхэндээ баагаад шээсэн болов? Бүгдээрээ живхийн шалах уу? За тэгээ. Мамогийн хувцсыг нь тайлъя. Эхлээд малгайг нь тайлаад, хувцсыг тайлаад. Та нар мамууд хүрэхээс өмнө дандаа ээж аваас асууж агаарай за. Мамууд амар зөөлөн хүрдэ шүү заа юу. Тэгээд мамогийн хувцсыг нь айгүй зөөлөн тайлаад, тэгээд энэ живхийг нь нэгээд баасан байна уу? Мамо баасан байсан бэ штэ. Та нар энэ харж байна уу? Энэ бор баас гарсан биш. Бор баас. За, одоо тэгвэл бүксийг нь цэвэрлэе. Живхийг хаяад бүксийг нь арчаад. Ее! Хөөе, мамо дахиад уйлж байна. Мамо хоолоо идсэн, живхээ салцсан. Одоо мамо ядраад унтах байгаа юм шиг байна. Тэгээд мамо унтах байгаа юм чинь мамогийнхан соосхийг өгөөд, соосхийг өгөөд тэгээд мамуудаа гоё ном уншиж идэх хөө. Бүгдээрээ мамуудаа хайртай юм чинь мамуудаа гоё хайртай гэдэг ном уншиж хөө. Хайртай. За тэгээ. Хайртай. Энэ номын зохиогч нь болохоор Энжи, тэгээд Наран цэцэг. Зураач нь болохоор Magic Сүрэн. Хайртай. Ээжтэй хайртай. Энэ охин ингээд скутераа унаад явж байгаа нь унаад өглөө өвтгц. Тэгээд ээж нь миний охин зүгээр үү гэд иви гэд ээж нь тайвшруулдаг болохоор ээжтэй хайртай.
Маш хөвгөлтэй. Охин онгоц шиг онгоц олгож байна. Игчтэй хайртай. Их чин дүүгээ савлуураар дэлгэж байна. Ахтай хайртай. Ахан дүүгээ үүрээд явж байна. Дүүтэй хайртай. Дүүн ямар хөрх юм бэ? Дүүтэйгээ хамтгүй хөөстөө байд орж штэ. Энэ хөөс пап гэт хагалдаг тий. Имээдээ хайртай. Имээдээгээ гоё. Чигнэмэг аяхан билүү хамт хийж байна. Өвөөдөө хайртай. Өвөөдөө гоё шоо хоолилж байна. Нохоодоо хайртай. Бөмбөг шидсэн чинь нохоон гүгээд аваад ирсэн. Нохоон хоф. Муурдаа хайртай. Ном уншихтаа муурн хажууд ахаар хантай байдаг тий. Муурн мяу. Бамбруштай хайртай. Бамбруштайгаа гоё өдрийн цайгаа ууж ингэж тоглож байна. Бүгдэнд нь хайртай. Баяр олоо төрсөдрөө тэмдэглэхдээ гэр бүлээ дандаа ураад хамт цаг өнгөрүүлдэг. Гэр бүлтэй хайртай. Ямар хөөрхөн ном байсан бэ те? Би бас ээжтэй хайртай, аавдаа хайртай, ах, ихч, дүү, эмээ, өвнөртэй хайртай. Би өөрхийн хайртай гэж? Би хүүхдээ та нартай хайртай. Хайртай шүү. Хайртай шүү. Хайртай хүмүүстэй ингэ зүрх явуултыг. Эсвэл бас юм жижигхэн зүрх явуулж болно. За, бүгдээрээ сая мааматай гоё ном уншсан юм чинь. Одоо хамгийн сүүлд нь гоё дууд болж өгье тийм үү? За, тий. Намайг дагаад болоорой за. Энэвчих одод чи алсын алсаас гэрэлдэх юм тэнгэрт хатсан сувд шиг тигээ чи чинь яг юу юм бэ? Энэвчих одод чи алсын алсаас гэрэлдэх юм. За, манай маама гэдүүл хийдсэн чинь ингээд унтаад үсцээр та. Гой тавтай сайхан амарч байна. Та нар одоо сайхан амраарай за. Тэгээд унтахаас өмнө та нар ээж аавдаа, эмээ өвөөдөө, ах, ихч дүүнэртээ хайртай шүү гэд хэлээрэй за. Хайртай шүү. За баяртай хүүхдүүдээ.